Show Mongolia дижитал медиагийн подкаст болон та бүхэндээ өнөөдөр хүрэхэд бэлэн болоод байна. Тэгээд та бүхэндээ өнөөдөр ер нь бол нэлээд хэдэн сонирхолтой контентуудыг нэлээд гоё сэдвүүдийг та бүхэндээ хүрэхээр шийдсэн. Тэгээд өнөөдөр New York Times-ийн best seller ном болох өөрийгөө өөрчил номноос тодорхой зүйлүүдийг та бүхэндээ подкаст хэлбэрээр хүргэе гэж бодсон юм аа. Тэгээд өнөөдөр эхний сэдэв бол дугуй дотор тасралтгүй гүйж байрнаасаа үл хөдлөх болгон мэт хичнээн хичээсэн ч амьдрал урагшлахгүй байх тэр мэдрэмжийг та мэдхүү. Чи ямар залхуу юм бэ? Чи ямар тэнэг юм бэ? Чи хангалтгүй байна. Энэ мэт буруутгалын үгсийг шивнэх дотоод дуу хоолойгоо байнга сонссоор өөрөө өөртөөгөө ярьсаар. Түүндээ та хэр их итгэдгээ ч үл анзаарна. Хэр их хүч зарцуулдгаа ч бодно. Гагцхүү стресс дарамтыг нь ялан дийлэх гэж өдөржин хүчээ барна. Тэгээд заримдаа энэ новшийн дугуйнаас гарахгүй бол хизээ хүссэн амьдралдаа хүрэхгүйгээ, хайж байгаад жаргалаа олохгүйгээ, жингээ хасаж чадахгүйгаа, амжилт бүтээл гаргахгүйгаа, уулзахыг хүссэн хүнтэйгээ уулзрахгүйгаа мэддэг. Ингэж өөрөө өөртөө ярилцсан, өөрийгөө сүйтгэдэг хүмүүст үүнийг зориуллаа. Эргэлзээ, тэнэгэлзэл, айдас, үл итгэлийн дуусшгүй бодлууд өдөр тутмын амьдралын тань хязгаарлан боомлдог шүү дээ. Харин би үүгээрээ дамжуулан таныг чанхан шиг алгадаад зүүд нойрноос чинь сэрээ бодит нөөц боломжийг тань харуулж өөрөө өөрийгөө хогон дундаас татан авахд өдөөж жинхэнэ амьдрал руу хөтлөн оруулах болно. За ингээд эхэлцгээе. Гэхдээ зөв газраасаа эхлэх хэрэгтэй. Өдөр бүр таны оролцдог хоёр төрлийн яриа бий. Нэг нь бусадтай ярих, нөгөө нь өөрөө өөртөө ярих. Харин та би өөртөө ярьдаггүй хэмээгчтэй нэг нь байж болох юм. Гэвч үннийг хүчээ. Таны ярианы ихэнх нь өөртөө ярих буюу толгой дотроо ганцаархнаа хүүрнэх хүүрнэл байдаг. Morning, Hank. Midway through the G's. Та нээлттэйч бай, хаалттайч бай, бүтээлч бай, прагматикч бай, өөртөө хүүрнэхэд асар их цагийг зарцуулдаг. Дасгал хийхтэйч, ажиллаж байхдаач, хоол идэхтэйч, ном уншихтаач, юм бичихтэйч, алхаж байхдаач, магадгүй мессеж бичиж, уйлж, маргалдаж, хийлцээр хийж, төлөвлөгөө гаргахтаач, залбирахтаач, тунгаан бясалгахтаач, бэлгийн ажил хийхтэйч, ганцаараа байсан ч, олоолаа байсан ч та өөрөө өөртөө ярьж л байдаг. Тэгэж ярвал унтаж байхдаач та өөртөө ярьдаг. Магадгүй одоо ч гэсэн та өөрөө өөртөө ярьж байгаа. Гэхдээ санаа бүү зов. Тэглээгээд галзуу хүн гэсэн үг биш. Ямартаач бид бүгдээрээ өөрөө өөртөө ярьдаг болохоор тайван суугаад энэ хачин үзэгдлийг тухлан сонирхно. Судалгаанаас харахад бидний тархинд өдөрт 50,000 гаруй бодол эргэлддэг аж. Өөртөө хэлж боломгүй ч хэлдэг. Эсвэл ялан дийлхийг хүсдэг зүйлүүддээ боддоо. Хэдий зөнгөөрөө төрж байгаа бодлуудыг удирдан хянах боломжгүй боловч тэдгээр бодлоос алинд нь ач холбогдол өгөх вэ гэдгийг бид өөрсдөө шийдэж чадна. Тэр бодлууд бидний хяналтанд байх бүрэн боломжтой. Хүн ямар хандлагаар ярьдаг вэ гэдг нь амьдралынхын чанарт ихээхэн нөлөөлдөг болохыг сүүлийн үеийн нейровлог, сэтгэл зүйн судалгаанууд харуулж байна. Өөртөө эерэг зүйлс ярьдаг хүний хувьд нөхцөл байдал эерэг тийшээ эргэж, итгэл нэмэгдэж, үр бүтээл сайжирч, олон сайн үр дүн бий болдгийг судалгаанууд тасралтгүй харуулдаг. Үнэн дээр өөртөө эерэг зүйлсийг ярих нь аз жаргалтай, амжилттай амьдралын гол зүйлийн нэг гэдгийг профессор Хартийн судалгаа баталсан юм. All I have are negative thoughts. Өөртөө сөрөг зүйл ярьдаг хүмүүсийн нөхцөл байдал муу тал руугаа эргэж арга тасарсан мухардалд оруулдаг байна. Таны өөртөө хэлдэг үгс таныг улам бүр намагч шигдүүлж төсөөлхийн аргагүй хангал руу унагадаг. Дотроо унтаж буй амтныг сэрээхийн тулд өөрийгөө арслан бар гэж хэлээд бай гэсэн зөвлөгөөг би өгөхгүй. Миний санал болгох эерэг зүйл та бүхнийг огт өөр зүйл рүү дагуулах болно.
Эдгээр подкаст яг л танд тохирсон арга замаар таны доторх үнэн нөөц боломжийг гарган таны амьдралыг илүү дөнгөр түвшинд хүргэх зорилготой юм аа. Ингээд өнөөдрийн подкаст энд хүрээд өндөрлөж байна. Дараагийн сэдвээр бид амжилт ба бүтлгүйтгэлийн ялгааны талаар ярих болно. Show Mongolia.